сайн байцгаана уу? Би нүүснийхаа дараа YouTube карьерээ ер нь буцаж эхлүүлэе гэж бодоод тэгээд өнөөдөр ингээл гинт цэрээ. За нөгөө a day of my life өдрөө яаж өнгөрүүлж ийн вэ гэсэн нэг тиймэрхүү бичлэг хийдэм үү гэж бодлоо. Тэгээд yes. Хагасаныг надтай өнгөрөөцгөөе. За тэгээ өнөөдөр ер нь ямар төлөвлөгөөтэй байна вэ гэхлээр хагас өдөр болохоор мэдээж угаалгаа хийн. Тэгээд одоо би тэгтээ гарчгүй лээ. Тэгээ гарч өнөөдөр би жоохон урт гүдэм үү, жоохон удаан одоо урт замаар гүдэм үү гэж бодож байгаа болохоор өглөөний цай уугаадгүй гэж бодож байна. Тэгчээд гүчээд орж ирээд би яг кофе шопоос кофе аваад ер нь амар хөнгө өрөөд байгаа болохоор зүгээр кофений машин авчий гэж ер нь бол бодож байна. Тэгэхээр өнөөдөр тэрийгээ хийж магадгүй. Кофений машин авч магадгүй. Тэгээ яагаад ч нэг гоё нарийн бов ч юм уу, нэг чизкейк, мискейк ч юм уу нэг юм амралтын өдрөөр хиймээр санагдаад байдсан шүү дээ. Тэгээд энэ байшин овентэй болохоор тийм юм бас хийж магадгүй. Гэхдээ I'm not sure. Ямар ч гэсэн өнөөдөр бол тийм том төлөвлөгөөд байна. Тэгээд нөгөө нэг Монголд нэг тийм series байгаад байдаг шүү дээ. Нөгөө нэг чамд ирээгүй хайр. Тэгээд нөгөөх нь юу лээ? Нөгөөх нь миний нөгөө үздэг нь болохоор ганц би аауд. Тэр хоёрыгоо би өчигдөр Look TV-гийн ирэх авсан болохоор тэр хоёрыг үргэлжлүүлж үзье гэж бодож байна. Тэгээд yes. That's the plan. За энэ бол яг бүр breakfast биш. Яг гүүхийн өмнө хитрхи хийм эслэг өндөртэй юм идэхээр одоо шинэ тарагч юм уу те эсвэл ингээд эслэг өндөртэй жимс бананаас бусад бүх жимсүүд ер нь жоохон эслэг өндөртэй юм шиг санагдчихэв. Идэхээр яг гиз дотор муухай оргоо тэгээд ер нь бол димээдэг. Тэгэхээр нэг юм талах юм уу, oatmeal юм уу, банан юм идэх хэрэгтэй байдаг. Тэгээд загас бол нэг амар надад туслахгүй л гэхдээ гоё шүү дээ. Тэгээд энийг идчихээд гаридаа. Yes. Намрын гоо зөвслөн гүтэн бишрий. So pretty. Истагой дээрэн. Гүйлтэй дуусгаад одоо өглөөний цайгаа бэлтгэж чинь. Тэгээ би ерөөсөө ингээ нэг өглөөний цайнаас ерөөсөө өөддгүү төрлийн юм шиг байгаа. Би одоо яг энэ ижлэх өглөөний цайгаа 4 хоног дараалал 5 хоног дараалал идэх чинь. Ер нь бол ингээд berriesтэй, тэгснээ тархтай, dessert, тэгснээ өндөг шараад, салааттай, тэгснээ toast-н дээр salmon and avocado. За ингээд өдрийн хоол / өглөөний хоол минь бэлэн боллоо. Нөгөө toast, өндөг, миний жижигхэн dessert, тэгээд салаад минь. За. Цайгаа ууцсан. Тэгээд ер нь бол өглөөний хамгийн өнөд болчлоо. Одоо би нөгөө яриад исэн кофе машин авдим уу гэж бодож байна. Тэгээд кофе машин тэгээд тэрэн дээр нэмэгдээд хүнд юм барихгүй бол паркаас орж үзмээр байна. Яг манай гэрийн хажууд нэг парк гэсэн тийшээ орж үзмээр байна. Тэгээд бас нөгөө нэг би яг дандаа яг цагаан хүмүүсийн groceries-лиг одоогийн байдлаар авсан байгаа даахгүй. Надаа ерөөсөө нэг тийм Аз юмнууд байхгүй. Би ингээд нэг жоохон хаяа өглөө ингээд далайн байцтай мисо шүлдүүхэн юм бүтээдэг дуртай байхгүй. Тэгээд тиймэрхүү төрлийн юм тэгээд кимчижигээ хийж идэх юм бол нэг гоё кимчи, gochujang энтер ч юм уу soybean paste юм янз бүрийн нэг тийм homey нэг тийм хүүтүү үед идэхэд яг гоё яадаг нэг тиймэрхүү юм идмээр байгаа болохоор би бас нэг юм чадвал Аз дэлгүүр ороод жоох идэмнүүд авчий гэж бодож байна. Тэгээд тийм байна да. Тэгтээ ингээд гарахтаа гоё нүрээ будаад гоё хүрхэн болж гарыг гэж бодлоо. Ер нь ингээд хүн өдөр тутамдаа л өөрийгөө ингээд хөөрхнөр мэдрэхгүй бол одоо хизээ мэдэрх юм гэж бодод. Тэгээд нэг тийм амар сонио нэг хэсэг би яг гэрээсээ гарах болгондоо нүрээ бодож гарахгүй бол нэг юм болтгүй байгаад байдаг ус ахгүй юу? Тэгсэн чинь одоо ингээд нэг жоохон хөшөрж байгаа юм уу яасан жоохон залхуураад тэгээд нүрээ бодохгүй гарч марчаад байгаа юм санагдаад. Гэхдээ өнөөдөр гоё хагасаа өдөр юм чинь гоё. Өөртөө цаг гаргаад хүн болов гарна юм ийм туу заяаны хантайгаа учирч юм билүү тийм.
Тэгээд makeup routine. Минь нэг сүртэй байхгүй л дээ. Нарны тас ачиж. Ай. Нарны тас. Харин нүүрэн дээр бүр стрессээс болж юм. Миний амьдрал дээр бүр нүүрэн дээр хизээч ийм их батга гарч байгаагүй. Бүр энэ дээр нэг гарцсан байгаа. Тэгээ энэ минь дээр гарцсан бүр ингээ хаасайгүй батгахтай хүн болсон би. It's pretty crazy. За араас нь concealer. This might be like horribly wrong. Гэхдээ би ядаж тайлмаланд харж хийдэг тийм. Баахан батганы соривч юм уу янз бүрийн тийм арилаг байгаа юмнуудад арах гэж ингэдэг. Тэгээд beauty blender. Okay, this is done. Now, cushion. Би тэнийг нэлээд удаан ашиглалаа. 7 сараас эхэлсэн. Одоо ч дуусаагүй. Нэг бол би бүтээгдэхүүн нэлээд сайн ашигладаг. Нэг бол би ер нь жоохон бага ашигладаг юм болов уу гэж бодсон. Яг бол Google Mobile-ээс хайхад бол нэг хүмүүс 1-2 сар ашигладаг гэсэн байхгүй юу? Тэгэхээр би одоо ингээд 3 сараа дуусгах чаа гэсэн үг. Тэгэхээр энийгээс удуул уддаг юм байна гэж боддیں۔ Яа. Okay, there we go. Кушина тавьсан чи миний батах гулам тодорчгүй. За яах вэ? Миний бодлоор ингээд бас батах чинь ер нь бол ингээд мэнгний арай царамуутай их чинь юм уу дүүн гэж би ер нь бодсон байхгүй юу? Яг бол ингээл мэнгийг гоё ингээл beauty mark энтер гэл хүмүүс амар ярьдэн штэ. Гэхдээ ингээд батхыг бүгдээр амар үзий яддаг. Тэгэл яах вэ? Нэг нь ингээл бохроос ч юм уу, стрессэс ч юм уу муухай шалтгаанаар болж үүссэн л байгаа зү. Ижилхэн л ингээл нүүрэн дээр байгаа юм. Тэгэхэд ингээд гоё бас хайрлах хэрэгтэй юм санагдана. Ингээ уг нь плашиг юу бүтээгдэхүүнээр тавих хэрэгтэй гэдэг юм билээ. Гэхдээ би бол зүгээр л гараараа Гэ плаш амар хэцүү ингээд жоохон тавьчих юм бол тэр одоо ингээд шууд ихтэй тэлчихлээ. Тэгтээ яах вэ? Яг ингээд баг зэрэг тавья гэх юм бол ерөөсөө харагдахгүй байгаа. Тэгээ жоохон юм чим шууд пүм улаан. Гэтэ манай нэг найз плаш чамд зогтог гэж хэлснээс хойш би жоох хэтрүүлж тавиад байгаа юм шиг юу санагдал. Гэтэ яах вэ? Highlighter. Манай нэг найз бас надад highlighter-ээс зогтох гэсэн. Яг нэг тийм шинэ жилийн party-д орох байгаа юм шиг амар ихийг тавиад тэгээд гэхдээ би стил тавьдаг. Дараа нь яг харамсах шийдвэр болж магадгүй ч гэсэн now I'm enjoying it. За тэгээд би ингээ өөрийнхөө ингээд юунаас югдүүлээ eyeshadow-наас ингээд энэ бол унтсан заяа. Гэхдээ
Би энэ өнгийг ашигладаг. Нөгөө энэ бүр ямар шижгэн харагч байна. Энийг эдгээр бүр ерөөсөө ашигладаг. Тэгэхээр ер нь бодсон. Дараагийн удаа юу авах та? Eyeshadow авах та зүгээр нөгөө нэг юм уу хоёр мөнгөний eyeshadow авсан зүгээр юм болов гэж бол ер нь бодсон. Makeup гоо биш л бол угаасаа ямар хүнд ингээл өглөө харчаал за өнөөдөр ямар өнгийг сонгох уу гэж бодоод ах цаг байсан тийм. Юу вэ? There we go. Okay. Би хөмсгөө хайчилж байхдаа санамсаргүй. Энэ хэсгээ итрийг хаашлаад ингээд төсгөлн байхгүй болсон. Тэргээ жоохон нэмдэг юм. Гэтэ миний хөмсг ер нь бол надад амар миний ерөөсөө нэг тийм work on хийж чаддгүй area юм шиг надад л ер нь санагддаг. Би яг хөмсгөө яг яхаа үнэхээр мэдтгүү. Яг хитрхи их байна уу, хитрхи бага байна уу, хитрхи хэлбэргүй байна уу? Юу н хэлбэргүй гэж бол би боддог л доо. Гэхдээ яаж засахаа бол сайн мэддэг. Eyeliner. Төрөөс гэмжаахан. That's too much. Би яг нөгөө нэг тийм Dream High стилийн eyeliner зарчлаа. Жоохон ингэж байгаа. Okay, it's fine. Тэгээд eyeliner надад зөвхөн юм. Би яг гэж eyeliner ер нь зураг. За. Сормос дэрвэлэгч. Okay, there you go. Сормосын будаг. There you go. Ингэ боллоо. Mist. There you go. За уруулаа өнгөлөөдгий. Би тэгтээ ингээд жоохон буруу арай тод өнгийн уруулын будаг ер нь авсан юм шиг үлээ. Тэгээд жоохон яг хэмжээг нь тохируулахгүй бол бүр амар бодмол харагдаад тэгээд жоохон мэдэхгүй байгаа. Жоохон зэргийн liner. There you go. Тэгээд яг энэ өнгөн нь арай тод хитрхи тод удаж энэ та. Өнгө нэг тод харагдахгүй гад тэгтээ яг хитрхи ихээр төрчих юм бол амар тод харагдаад тэгээ нэг жоохон англ бар ингээл болоо. Ингээл жоохон дарахад л тоддуу болчихж байгааз. Та нэг тиймэрхүү. Тэгээ ер нь бол би originally ийм шулуустай хүн биш байхгүй юу? Би Монголд шулуун усны хийм хийлгээд тэгээ надад их гоё байгаа. Өмнө яг усанд ороод сэсгэр мангас. Гэтэ одоо ингээд амар гоё шулуун хүн болсон. Гэтэ хаяа ингээд шулуустай байхаар ингээд жоохон уйдд юм билээ. Тэгээд хаяа би бас жоохон тийм долгион та болгодог. Гэтэ өнөөдөр бол надад шулуус минь таалагддаг байна. Баг зэргийн усны тос. За. Ингээд makeup completed. Oh. Yes. За одоо нөгөө кофений машин тэгээд
maybe яаж бүтээлтгүн авцгаая. Тэгээ maybe парк орцгоё. Нөгөө тийм намарлаг харагддаг парк байна. Very pretty. Би ингээд жоохон төсөөлчлээ зэ. Яг энд нөгөө нэг кофений машинаараа хийсэн кофегаа уугаад тэгснэ карта ном барьчаад энэ ингээд зөндөө сандалнууд байдаг. Тэднэр дээр суулжаад уншиж болох юм байна гэж бодлоо. Тэгтээ яг би бас бодлолт ингэж хөөрхөн харагдаад байгаа шалтгаан нь because it's намар, you know. Намар always looks so pretty. За би юу авчирснаа үзүүлье. Ер нь бол ярьжсэн хамаагүй юмнуудаа авлаа заяа. Тэгээд кофений машин болохоор assemble хийчихэд үзүүлье. За одоо үзүүлчих дөө assemble хийхээс өмнө. За ямар кофе машин авсан бэ? There we go. Энэ кофений машин авсан. Ингээд за ямарсан assemble хийчихэд дараа нь үзүүлье. За тэгээд кофений үр авсан. There we go, classic espresso. Тэгээд нөгөө Аз дэлгүүрээсээ юу авсан бэ гэхээр тэгээд далаан байсан. Шүлэн хийж бас далаан байсан. Тэгээд кимчи авсан. Тийм уудалцсан бас кимчи авсан. Энэ бүр амар үнэрчтэй. Тийм л биш үү? Тэгээ уудалсан кимчи авсан. Ингээ энэ хоёрыг амсаж үзээд аль нь дээр гэдгийг юу нь бол би ойлгоё гэж бодоод тэгээ хоёр төрлийн кимчи авсан. Тэгээ дүүп авсан. Гэтэ би бас зүгээр нэг юм энгийн усан дотор биш энгийн лаазалцсан тийм дэлгүүрийн дүүп авмааргаа тэр нь хадгалахад амар тэг ашиглахад надаас амар санагддаг гэдгийг. Тэгэхээр маргааш юм уу? Үгүй маргааш дэлгүүр хаалтай. Нэгд өдөр тийм дүүп авъя гэж бодож байна. Тэгээ гочужаан авсан. Тэгээд sesame oil гүнжтийн тос. Тэгээ miso paste. Тэгэхээр одоо miso paste энэ мэдгээ гойшуул хийж ууж болох гэсэн. Тэгээд аим хүүхэн ийм нэг юм хартаа mochi ice cream гэсэн юм авсан. Энэ өөр нь яг одоо нэгээд туршиж үзсэн. I think we're like matching in color. Тийм. За энийг let's try. Oh my god, this is amazing. Oh, I'm happy. Gotcha. This is really good. Yeah, на би энийг баг өнөөдөр дуусчихсан дээ. I hope not. Тэгээс ямар ч иймэрхүү юм авлаа. Кофений машина assemble хийчихээр бичлэг хий. Би өнөөдөр худалдан авалт хийж хахад миний тарих ингээ зур унтарсан байсан юм шиг байна. Би бүр ямар тэнийг юм бэ? За ямар ч ингээ кофений машина аваад ингээд яалаа. Хөөрхөн машин байна. Everything is super cute. Гэхдээ асуудал нь би ингээд яг ингээ кофе машина авч явахдаа яг ингээд юу байхгүй байгаа штэ. Яг ингээд кофе ингээд яг яадаг хэсэг байхгүй байгаа штэ. Яг ингээд кофе beans хийчдэг хэсэг байхгүй. So that means I need to buy a coffee grinder. Тэгээ coffee grinder аваагүй яагаад гэвэл би ингээд үртэй кофе авсан байгаа штэ. Тэгэхээр ингээд coffee grinder авах хэрэгтэй болж байгаа юм заяа. Тэгээд за milk за сүүт яхаа ингээд milk frother маань энд байгаа байхгүй юу. Гэтэ би угаасаа сүүтэй кофе нэг уудаггүй. Гэтэ хэрэг уух хэрэгцээ гарах юм бол яг би
аяг маяганда профитч боллоо гэж үтэй заяа. Гэхдээ яг ингээд нөгөө нэг кофений юугаа хийдэг ингээд юу байгаа штэ. Энийхээ юуг нь аваагүй байна би. Юу гэдэг вүлээ? Нөгөө нэг тамгалдаг юм байдэн штэ. Тэр нь хэрэгтэй. So I need to go out again. Тийм. Ер нь бол худалдаа авалт хийж захтаа болгоомжтой байгаарэ. Ямарсан одоо тэгээд дахиад мөнгө үрхээр гарцгаая. Өнөөдөр угаасаа амар хөнгө өрчлээ. Гэхдээ дахиж угаасаа тэггүй бол ямар ч хэрэгцээгүй болж байгаа байхгүй. Би энийг одоо ашиглаж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр одоо надад маргааш өглөө би кофе ууахыг хүсч байвал одоо гарахаас надад өөр сонголт алга. Баяртай. Гарлаа. За үлдэгдэл нөгөө хэдийн юмнуудаа би авсан. Тэгээд үзүүлцгээе. Би бүр яг үнэ хэлэхэд одоо жишээ нь сая 7 сараас 10 сарын хооронд би Монголд ингээд дандаа кофе шопуудад суугаад ингээд байгаад исэн болохоор бодоод үтсэн чинь кофе шопууд бараг сая плюс мөнгө үрцээс ахгүй юу. Би тэгтээ сая бас бараг сая төгрөг өрлөө. Энэ кофе шоп кофе юмны машины хамаг юм авах сараад за мэдээж тэ кофе юм хүнтэй байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь би нөгөө нэг өрнийхээ юугаа аваагүй болохоор ингээд сая үр бутлагч ингээ авлаа заяа. Тэгвнгүүтээ би бас Монголд 1 сар кофе шопт ажиллаж байсан байхгүй юу. Тэгээд тэнд ажиллаж байхад надаа ингээ бинегийн ингээд нэг ох ингээд хитэн грамм кофе орох нь амтнд нэлтэл ингээд амар хэлчихсэн байхгүй. Тэгээд тэр үгийг бодоод би бас ингээд жин авсан. Галтгооны жин. Тэгээд нөгөө юм аа. Тэгээд нөгөө стамп Пиццийн стампыг яаж юм томьёо гэж утсан цэг 20-30 мянган төгрөг мөр хайцсан чинь. Энэ ингээл 100 мянга тийм ээ. Йоо, тэгэл юу нэ амтраа үнэтэй мэнэ борхон мэн. Тэгээ ямарчсан хамаг юмнууд авч дууслаа. Тэгээ өнөөдөр манай ажлын газрын залуугийн төрсөн өдргээ ярьжсэн байхгүй юу. Тэгээ би над руу бичихгүй бол очихгүй гэж бодчихсон чинь ирэх юм уу гэж бичиж. Тэгэхээр би одоо очино гэсэн үг. Яг бол ингээд шинэ хотод ингээд надад найзууд байхгүй хахад ядчил ажлынхантайгаа тийм найрсаг харилцаатай байх нь ингээд чухал. Тийм болохоор би уус очино. Тэгээд өөрөөс нэг охины buy party болж байгаа гэдэг. Тэгээ би ингээд 2 шоколад авсан. Уучлаарай. Надад ингээд өнөөдөр үнэхээр их мөнгө зарцуулсан болохоор энэс дээр юм аавна гэж юу нас байхгүй. Би өгөн цэцэг өгье гэж бодож ирсэн ч гэсэн. I don't have money. Надад мөнгө алга. Тэгээд тийшээ очино. Тэгээд 7 юм уу 8-аас гэсэн одоо 7 болж байна. Гэхдээ би өдөржингөө наашаа цаашаа яваад өглөөний цайгаас хойш юу мдээгүй болохоор одоо өөртөө хоол хийж идэ гэж бодлоо. Будаа агшаагаа тэгээ мах ногоотой хуурал. Тэгээс амтлагч. Тэгэл тийм оройн хоол идчихэд тэгээд гарыг доо гэж бодчих. За тэгээд хоолоо үзүүлэх хүртэл баяртай. Амар дургу найзуудынхаа групптэй шоудаж ирсэн. Шоудахаас гадна зоригтой цухтаас одоо шөнийн 12:52 минут болж байна. Би сая нэг төрсөн өдөртөө яваад тэгээд надад ингээд гэртээ арай ирэх боломж байсан ч гэсэн би I was like би гэртээ хараад амар хайртай наа. So tired. Тэгээд би гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирсэн юм чинь night time routine хийдэг юм уу гэж бод. Тэгээд оройн routine хийх гэж ирлээ би. Yes. Төвсө басан. Би бүрнээ үнэхээр хүмүүстэй гоё хамт байх гоё гэдэгчсэн ингээд юм уух чадвараа би үнэхээр алдчихээ. Би бүр ингээд амар ядраад би бүр яа гэртээ хараад амрахгүй бол I can. Дуслаа. Одоо би унтлаа. Өнөөдөр бол жоохон уртдуу хагас өдөр байлаа. Яг би амаа угаана доо. Тэгтээ миний амаа угааж байгааг хийж авах шаардлагагүй гэж бодож байна. Тэгээд ямар ч үтсэн бол баярлаа. Баяртай.